Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө хичээлээр бид нэр Sora 2 буюу Gwen гэдэг видео хийдэг AI-г үзнэ. За Sora 2-ыг ашиглахын тулд танд код хэрэгтэй. За тэр кодыг би өөрийнхөө Facebook пэйж дээр оруулчихъя. За манай Facebook пэйжийн нэр маань Гимэл оюун ухааны гайхамшиг гэдээ байгаа. За би линкийг энэ доор оруулчихъя. Ороод кодоо аваарай. За ингээд хичээлээ эхлэе. За та бүхэн sora.chatgpt.com гэдээ ороорой. За орох дээр чинь танаас код асууна. Яг тэгвэл энэ зөвхөн invite байгаа учраас танд код хэрэгтэй. За тэр кодоо Facebook пэйжээс аваарай гэдээ би та бүхэнд хэлсэн. За орох дээр чинь танд ийм харагдана. За та хийсэн видеогоо пост хийж болно. За энэ одоо яг TikTok юм уу Instagram-ийн шиг харагдаж байна те. За тэгээ энэ доор нь бол нөгөө өгөгдлөө өгдөг. За энд settings нь болох дээр за хэмжээ нь ямар байх уу гэдгээ та бүхэн сонгоно. За хэрвээ TikTok юм уу Instagram байх юм бол та энэ portrait гэдгийг аваад за YouTube дээр байх юм бол landscape гэдгийг аваарай. За би ChatGPT-гээр за энд бас ингээд та дарах дээр чинь энэ хүмүүсийн одоо зургнууд байгаа. Та бас энэ зургнуудыг бас ашиглаад оруулж болно. За хэдүүлээ одоо өгөгдлөө өгье. За энийг гарч авах хооронд хэдүүлээ Fall AI руу оръё. За энийг бид нар үзсэн байгаа те. За ингээд explore гэ. За энэ дээрээ доошоо яваад энэ Sora байна. Sora-го та нар зураг хийгээд видео болгож болно. Эсвэл текстээр видео хийж болно. За хэдүүлээ энэ текстээр видео хийдгийг авъя. За та бүхэн хэрвээ OpenAI-аас энэ API key гэдэг байгаа ийм нууц түлхүүр авдаг бол энэ оруулаад бас хийж болох нь. За хэрвээ та API энэ кодгүй бол энийг зүгээр орхичих. За тэгээ хэдүүлээ саяныхаа өгөгдлийг энчээ хийгээд үзье. За тэгээд хэдүүлээ 720-оор хийх үү 1080-аар хийх үү гэж байна. За хэдүүлээ 720-оор хийгээд үзье. За үнийг харъя. За энд ингэж юм те OpenAI-ийнхаа одоо түлхүүрийг оруулаад хэрэглэж болно. За энийг түлхүүрийг авахын тулд та нэг дор хаяж 5-10 доллар хийгээд авч болно. Тэр нь бас хэрэглэснээрээ энэ мөнгө төлөгддөг. За одоо ингээд 720-оор видеого гаргах юм бол 30 цент. За 1080-аар гаргах юм бол 50 цент байх нь. За хэдүүлээ 1080-аар нь үзье. За тэгээд 16-ыг харьцах нь 9. За секундээ сонгоё. Хэдүүлээ 12 секунд гэчээ. За тэгээд за энийгээ ингээд run хий гэчээ. За бидний видео бэлэн болсон юм шиг байна. Хэдүүлээ энийг харъя. За энэ дээр одоо би ийм prompt-ыг асуусан байгаа. Цунами болоод за хүмүүс одоо ингээд гүйж байгаа ийм prompt чиж өгөө гэсэн. Тэгээд сая бол гоё гарсан байна. За тэгээд та download хийх болох дээрээ ингээд download хийгээрэй. Би түрүүнд нь бас хэдийн юм гарсан. Эдрийг харуулъя. Faster, Furlies! We need that peel line crisp! On it, coach! Sprinkle shell glitter! Jelly shaping tower 3. Hey, ignore the bird drama team. Focus. Sand in my beak. Flags up! Fire complete. I'll rewrite destiny. Shields collapsing. Trajectory locked. За та ингээд харж байгаа бах те. Ер нь бол Sora бол бүх дууг нь оруулаад гаргаад ирж байгаа. Бид нар одоо ийм эффект эдэр хийх ямар ч шаардлагагүй болсон байна. Ерөөсөө дуун шууд тэр чигээрээ ингээд гараад ирж байна. За энэ Fall AI маань ингээд амар удаад байна те. За тэгээд энийг нь одоо хэдүүлээ юу ч харж илээ. За тэр хоорондоо хэдүүлээ Gwen гэдээ оръё. За Gwen руу орохдоо та зөвхөн Gwen гэж бичээд за тэгээд Google-ээс хайгаад ороорой. За тэгээд хэдүүлээ энэ video generation гэдэг дээр нь даръя. За тэгээд саяныхаа prompt-ийг хийчээ. За энэ дээр та бүхэн хэмжээгээ сонгож болох юм. За хэдүүлээ 16:9-оор нь л орхичээ. За тэгээд энэ ч видео хий. За энэ Gwen гэдэг маань үнгүй хятадх юм шиг байгаа. За тэгээд энэ үнгүй юм видео хийдэг платформ байгаа. Америкчууд нэлээд их ашигладаг. Сүүлийн үед бол хүмүүс үнгүй их видео гаргах дээр энийг ингээ хэрэглээд байгаа. За та энэ Gwen 3 гэдгийг бол яг ChatGPT шиг бас ашиглаж болох юм. Яг та ингээ харах дээр ChatGPT шиг байна те. За тэгээд энэ хамгийн гол нь одоо видео гаргадаг байгаа. Ер нь жоохон уддаг. Гэхдээ яг видео гаргаад ирдэг
бас хэдүүлээ яг юуг нь харъя, чанарыг харъя. За манай энэ Fall AI маань бүр алга болчлоо. Ингээл байгаад байна. За Gwen-ийг боловсруулж авах хооронд хэдүүлээ дахиад нэг өөр видео энэ Sora дээр хийгээд үзье. За энэ ч ер нь их удаад ер нь гарахгүй баг шиг байна да тий. За яг ер нь бол одоо яг хүмүүс их хэрэгжилж байгаа бах. Тэгээд ингээд удаад байгаа бах. За ямар ч үсэн хэрвээ энэ ч ингээд дараа нь гараад ирэх юм бол би видеонд оруулъя. Хэрвээ гарч ирэхгүй бол яг та бүхэн өөрсдөө ороод сонирхоод үзээрэй за. За энэ видео гарч ирэх хооронд хэдүүлээ энийг үзье. За энэ дээр та бүхэн өөрсдийнхөө зургийг оруулж болно. За энийг оруулахын тулд та утсаараа энэ апыг Sora-гийн апыг нь суулгаж агаад за тэгээд оруулах нь байна. За тэгэхгүй бол энэгээр бол шууд энэ компьютерээс бол оруулахгүй юм байна. За хэдүүлээ одоо дараагийнхаа видеог харъя. За би энд бол галтуул дэлбэрж байгаа ийм prompt хийж өгөөч гэсэн чинь тэгээ хийсэн байна. За тэгээд энийг нь хэдүүлээ download хийгээд авчи. За энэ Fall AI бол ер нь бол гарч ирэхгүй юм байна. За одоо манай Gwen бэлэн болсон байгаа. За энэ одоо төлбөргүй юм болох дээр нэлээд удаж чинь те дор хаяж нэг 5 минут болчихгүй яа. За хэдүүлээ харъя. За энд бол ямар ч дуу муу бол байхгүй юм байна. За ингээд download хийгээд авчих. За ер нь бол энэ бол чанарын хувьд бол тэр Sora бол хаанч үзэхгүй юм байна те. Sora-гийн видео бол нэлээд чанартай яг хүмүүс гүйж байгаа зураг гэдэг нь бол яг кино шиг болсон байсан те. Хэдүүлээ одоо харъя. Keep moving. Hold on to me, baby. It's right behind us. I know. This way. Oh, look back. Just run. Go. Keep moving. Hold on to me. За ингээд та бүхэн Sora 2-ыг үзлээ. За бас Gwen-ыг үзлээ. За Gwen нь бол нэлээд чанар муутай юм байна. Гэхдээ яг та хэрвээ видео хийдэг бол одоо B-roll гаргая гэх юм бол те видеоныхоо дундуур төрөл бүрийн одоо юм жижиг юм клипүүдийг оруулах гэх юм бол иймэрхүү хиймэл оюун ухааныг ашиглаад та бүхэн хийж болно. За хэрвээ чанартай видео гаргая гэх юм бол та бүхэн Sora 2-ыг ашиглаж болох нэ. За тэгээд та бүхэнд харж байгаа бах те энэ post гэдэг байж ин те дэрийг post хийж болох нь байна. За энэ нөгөө Fall AI-аар гарсан видео нэлээд удаж агаад гарсан. It's right behind us. Go. За ингээд өнөөдрийнхөө хичээлийг дуусгая. Анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн хичээл хүртэл баяртай.